Миний бизнес 2020 онлайн дасгалжуулалтын хөтөлбөр. Үн гэдэг бол хүмүүсийн төлдөг мөнгөний хэмжээ. Үн цэн гэдэг бол хүмүүсийн хүлээн авдаг зүйл. Өөртөө итгэлтэй, өөртөө үнцэнтэй хүн бүрийг далан дуудаж байна. Дасгалжуулалтын актив. Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгийг үзэж байгаа нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нэргүү гэдэг. Яг одоогоор Австрали улсын Сидней хотод суралцаж ажиллаж амьдарч байгаа энэ ийм эмэгтэй байна. Тэгээд өнөөдрийн энэхүү бичлэгээр дасгалжуулалтын активаас зохион байгуулдаг онлайн дасгалжуулалтын хөтөлбөр болох миний бизнес хөтөлбөрийн талаар өөрийнхөө туршлага, санаа бодлыг хуваалцахаар шийдсэн байгаа. Тэгээд яг одоогоор яг миний бизнесийн хөтөлбөрийг сонирхож байгаа танд гэж хэлэхэд энэ хөтөлбөрт оролцох хэрэгтэй хоёр шалтгааныг би танд хэлмээр байна. Хамгийн нэгдүгээрт нь болохоор хүн болгонд өөрийн гэсэн санаа байдаг шүү дээ. За энэ чиглэлээр би нэг жижиг хувийн бизнес хийчих юмсан. Энийг би чаддаг юм чин, энэнд би дуртай юм чин. Энэгээр нэг бизнес хийчих юмсан гэсэн нэг юм бодолтой байдаг тий. Тэрхүү бодлоо бодит болгох боломж нь өөрөө миний бизнес хөтөлбөр юм аа гэж хэлмээр байна. Тэгээд магадгүй зарим нь болохоор би яг юу дуртай, юу чаддгаа ч юм уу те, юунд илүү дуртай, юу хийж чадхаа жахан хараахан олоогүй байна, эргэлзээд байна гэж байгаа бол муу ялгаагүй бас миний бизнес хөтөлбөрт орж ирснээрээ тэрийгэ олж тодорхойлоод түгээрээ дамжуулаад өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх тэр хэмжээний мэдлэгийг, мэдээллийг бас дэмжлэгийг хамт олныг та бас авах боломжтой шүү гэж хэлмээр байна. За хоёрдугаарт нь болохоор аль хэдийн гарааны бизнес эхэлсэн, жижиг бизнес эхлээд явж байгаа та байж болно өөрийн гэсэн бизнес эхэлсэн, тодорхой хэмжээний жижиг ч гэсэн хамт олонтой тийм хүн өөрийнхөө бизнесийг өргөжүүлээд ашиг орлогоо том ихсгээд за баг хамт олноо илүү чадваржуулаад илүү бүтээмжтэй ажиллахыг хүсэж байгаа бас танд энэхүү миний бизнес хөтөлбөр нь бас маш их хувь нэмрийг өгөх болно. Тэгээд хэрхэн яаж багаа бүрдүүлэх үү, хэрхэн яаж орлогоо нэмэгдүүлэх үү, маркетингаа хэрхэн хийх үү, за онлайнаар хийж байгаа хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хэрхэн яаж сурталчлах уу гэх маш олон тийм өргөн сэдв бүх ягуулгатай байгаа энэ хөтөлбөр маань. Тэгэхээр энэ хоёр шалтгаантай байгаа хүмүүс маань миний бизнес хөтөлбөрт маань оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд мэдээж өөр зөндөө бас шалтгаан байгаа. Миний хувьд яг 2019 оны миний бизнес хөтөлбөрт оролцож байсан. Тэгээд яг энэхүү хөтөлбөрт оролцсноороо миний хувьд яг сэтгэлгээний өөрчлөлт. За дээрэс нь ухамсарын түвшний дэвшил гэх юм уу маш их мэдрэгдэж өөрчлөгдсөн байгаа аливаа зүйлийг бизнес гэд ярахаар хүмүүс айгүй томоор ойлгодог би бизнес хийж чадахгүй юм чинь бизнесийг бол мөнгөтэй л хүмүүс хийдэг байх гэдэг юм уу, бизнесийг тусдаа нэг бизнес сэтгэлгээтэй тусдаа төрчихсөн хүмүүс хийж гэдэг юм уу тийм нэг сүрдээд байдаг юм шиг санагддаг. Гэтэл миний бизнес гэдэг маань яг та юу чаддгийг, та бусдад бусдаас илүү та яг юуг илүү хийж чаддаг вэ? Юундаа сайн бай? Тэрийгээ илүү онцолж, тэрийгээ хөгжүүлээд, тэрийгээ миний бизнес болгож хөгжүүлэх боломжтой юм а гэдгийг би бас олж харсан байгаа энэ хөтөлбөрт орсноороо. Тэгээд яг миний үндсэн мэргэжил болохоор багш хүүхдүүдтэй ажилладаг болохоор яг энэ чиглэлээр би бас мэргэжлээ дэвшлүүлэхээр яг энэ Сидней хотод ирж суралцж байгаа. Тэгээд бүр илүү өөрийнхөө суралцахаар ирсэн энэ зорилго чиглэлээ яг энэ хөтөлбөрт ороод илүү өөртөө итгэлтэйгээр баталгаажуулж, бүр илүү нарийсгаж яг хүүхдтэй ажилдаг дасгалжуулагч болёо гэсэн юм зорилго чиглэлийг энэ хөтөлбөрт орснороо олж аваад өөрийнхөө дуртай зүйлээ олж аваад яг отоогоор суралцаж эхэлсэн байгаа. Тэгээд үйлдэлээ хийж эхэлсэн гэсэн үг. За дээрэс нь яг хөтөлбөрт ороод явж байхад маш олон өөртөө ажиллах дасгалууд байдаг байгаа. Тэгээ энэхүү дасгалаас олон дасгалуудаас яг одоо санаанд орж байгаа нэг дасгалаа та хэвээр хуваалцъя. Тэр болохоор яг хувь хүний зан чанарыг илэрхийлэх хувь хүний зан чанарыг тодорхойлдог тест гэж байгаа. Тэр тестийг тодорхойлоод тэр тестээр гарсан үр дүнгээ яг хэрхэн яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ гэдэг зорилго бүхий даалгавар байдаг байгаа. Тэгэхээр энэ дасгал маань надад маш их таалагдсан. Тэгээд хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, хүн болгонд өөр өөрийн гэсэн давуу тал, сул тал гэж байдаг шүү дээ Тэр тэрийг бид нэр ялгаж, салгаж, таних мэдээд ирэхээр бидний хоорондын харилцаанд үүсээд байдаг
зөрчлүүд маань ерөөдөө багасдаг байгаа. Тэгээд багасаад мэдээж зөрчил гарсан тохиолдолд тэрийгэ өөр өөрсдийнхөө онцлог шинжийг одоо ялгаж таньж мэддэг болчоор тэр зөрчлийг хэрхэн яаж шийдвэрлэх үү гэдэг арга зам нь өөрөө тодорхой болж ирдэг. Тэрэн дээр өөр илүү даймжраад одоо харилцаагаа илүү одоо хэцүү байдалд оруулахгүй байх тэр мэдлэг чадварыг та бүхэн яг энэ хөтөлбөрөөс тэр одоо хийж хэрэгжүүлж байгаа тасгалуудаасаа бүр авах боломжтой. Тэгээд бие бинийгээ харилцаанд ойлгоод бусдад зөв харилцаанд эерэг өөрчлөлт гараад ирэхээр бидний яг амьдралд дагаад эерэг сайхан болж өөрчлөгдөв, сэтгэл санаа тайван болдог. Бидний яг нөгөө нэг амьдралын яг эцсийн зорилго гэдэг юм уу яг мэдрэх гээд байгаа тэр мэдрэмжүүд буюу даад жаргалтай амар тайван эрүүл сарвал тийм байх одоо тэр боломжуудыг одоо бий болгох тэр мэдлэг чадваруудыг бол энэхүү хөтөлбөрт оролцсноороо бас авах боломжтой. Миний хувьд бол олж авсан гэж бол өөрийгөө бодож байгаа. Тэгээд хөтөлбөрийн талаар гэх юм бол яг хөтөлбөр маань 5 сая төгрөгийн төлбөртэй, дээрээс нь 8 модууд бүхий хичээл байгаа. Тэгэхээр 5 сая гэд хэлэхээр ихэнх хүмүүс ирэхэд ямар үнэтэй юм бэ гэж анхны сэтгэлээр бол яг боддог. Тэгээд миний хувьд гэх юм бол 5 сая төгрөгийг төлөөд энэ хөтөлбөрт орсондоо бол би харамсдаггүй, харин ч баярлалтай. Ягаад тэгэхээр яг одоо би ингээд Сидней дээрээ амьдарч байна яг энэ чиглэлийн буюу одоо дасгалжуулалтын чиглэлээр ажиллаж байгаа гадаадын сургуулиудтай ингээд үнийг ингээд харьцуулахад бол харьцангуй маш бага үн байдаг байгаа. Тэгээ дээрэс нь бид нар монгол хэл дээрээ тэр яг гадаадад бид нэр өчнөө олон 10-20 сая төгрөг төлөөд дээрэс нь бүр визэнд ороод энд ирж амьдарч сураад энэ одоо авах боломжтой энэ мэдлэгийг бид нэр онлайнаар дээрэс нь 2 сарын хугацаанд дээрэс нь маш тийм дэмжлэг сайтаагаар авах боломжтой байгаа нь бол надад маш их таалагдсан. Энэ бол яг 5 сая төгрөгтэйгээ харьцуулахад бол одоо үр дүн авах одоо бенефит нь бол маш өндөр юм гэж бол би харсан байгаа. Тэгэхээр яг энэ төлбөр нь яг өндөр юм гэж бодож байгаа хүмүүст бас арай нэг өөр өнцгөөс нь 5 сая гэж тэр мөнгө гэдэг одоо тэр тоог илүү чухалчилж үзгээсээ гадна яг та энэс ороод юг авах юм бэ? Та яг ямар өөрчлөлт авах юм бэ гэдгийг илүү сайн бодож үзээсэй. Тэгээд дээрэс нь хөтөлбөрийнхаа агуулгыг маш сайн судлаж үзээрэй 8 модультай байгаа. Модуль болгоно өөр ингэсэн зорилго чиглэлтэй байгаа. Тэгэхээр тэдгээр модульд яг юу байгаа юм бэ тэрийг сурснараа та яг ямар үр дүн хүлээж байгаа. Би энэ үр дүн авч чадах уугүй юу гэдэг дээрээ бодолцоод тэгээд тоонд биш илүү авах үр дүндээ илүү фокус өгөөрэй гэж хэлэх байна. Тэгээд энэхүү онлайн дасгалжуулалтын хөтөлбөр болох миний бизнес хөтөлбөрийг сонирхож байгаа та бүхэнд бас хамгийн сүүлд нэг зөвлөхөд цаг битгий алдаарай. Мөнгө эд материал алдахаас цаг хугацаа алдна гэдэг нь өөрөө маш их хохиролтой гэж би бол боддог. Тийм болохоор цаг хугацаа алдалгүйгээр та энэ хөтөлбөрт орж ирээд өөрийнхөө хүссэн амьдралыг бүтээгээд илүү аз жаргалтай, илүү амар тайван зорьсон зорилгодоо хүрэх энэ боломжийг атгаад хөтөлбөртөө бас оролцоорой гэж уриалмаар байна. Тэгээд миний бичлэгийг бас цаг гаргаж үзсэн та нартай бүгдэнд нь баярлалаа. Тэгээд амжилт хүсье.